За сайн байцгаана уу? Би одоо Дэнмэр явах гэж байна. Дэнмэрт нэг трактны жолооч нэг шанцтай монгол хүүхэн байна. Тэрийг та бүхэнтэй очиж уулзах гэж байна. За ингээд аян замдаа гарыг. Оо за харин хаанаас дуудаад байна гэж бодоод байл шүү. За сайн байна уу? Сайн явжсэн. Сайн явж ирлээ. За энэ найз нар чинь энэ цэцгийг өгсөн юм аа. Намайг наашаа ирэх юм Минки гэд хүүхэн ирсэн. Тэгээд танай найз нар чинь энэ цэцгийг явуулж байгаа юм шүү. Юу ч гэсэн юм авах чи гараа судлаадах. За баярлалаа. За залгаад хоёул энийг ингээд авчаа камер явуулдаг. За сайн сэж гэнэ. Сайн. Та сайн явж байна. Сайн. Йоо замдаа чи сайн зүгээр ядраг 2 цагт явж байгаа. Та яаж авчирсан энийг? Би одоо нөгөө үйлчлэгчт нь нөгөө. Тэгээд усан тийгээд байж авч хичээлээ. За баяр. Яг хоёлаа. Явъя. За тэгээ за. Баярлалаа тань. За зүгээр. За хоёлаа одоо зам зураа явах хоорондоо жаахан ярина. Танах юу н айл нутгийнх юм бэ тунгай? Манай аав ээж чи хоёулаа Увс аймгийн өндөр ангаас юм биш үү? Хоёулаа нэг нутгийн нэг сумын нэг ууг багийн тийм уугуул Усад өндөр ангаа уугуул хоёр хөш байсан. Оо за. Одоо Улаанбаатарт байна уу? Одоо Улаанбаатар залуудаа хот орж ирээд аав цэргийн гэж яваад ээж Улаанбаатарт тэгээд хүүхдүүдтэй зарийн албаа хариуцаад тэгээд манай аав чинь насаараа телевизэн жолооч хийсэн. Чанхор гэж хүн байсан. Ээж бол одоо дээр үед нөгөө цэргийн аштал гэж байдаг байхад ойд хийдэг байж байгаа. Тэгээд 33 дугаар яасэл гээд яасэлд ажилладаг байсан манай ээж. Тэгээ бүр сүл тэтгэврт гарахтаа Махкамнатаас тэтгэврт гараад одоо манай ээж ирш өргөж явж байгаа сайхан буураа байгаа да. Бид нэр 9 үлээ. Би доороо нэг эмэгтэй дүүтэй манай миний дүү гэр бүлээрээ энд амьдартай. Оо за. Тийм манайхтай гэр нь ойр. Тэгээд дээрээ 3 ихчтэй 4 ахтай. Доороо гац дүүтэй дүүтэй тийм. Одоо ингээд энэ хажууд явж байгаа шиг ийм том машин барил. Ийм шавилхан бүсгүй ийм урт том юм бариад явна гэхэлэр арай л санаад уухгүй байгаа юм да. Би жижигтэй орохгүй. Жижигээ би бүр төсөөлөхтэй жигтэй хүн булчин ширмсэн зангирсан өндөр том бадрын хүүхэн байгаа гэж бодохгүй юу? Том машин барьдаг гэхээр хүмүүс том бэлтэй гэж боддог. Томруулж ойлгоод байдаг тий. Бас тэгж хэлжсэн хүмүүс байгаа. Хэдэн жил болж байна энд? Одоо Америкт ирээд энэ жил ч одоо 15 жил болж байгаа. Тийм байна. Том жижиг барьж байгаа жижиг тэрэг рүүгээ сууглаар өөр байх уу эсвэл одоо газар усны явагч бүр дасцсан уу? Өөр штэ. Тракч айгу өндөр дээ. Тийм. Аль нь барих дуртай? Одоо нөгөө өдөр болгол нөгөө төгтөгөө яваад байгаа болохоор томдоо дасцсан. Тэгээ бууз ирээд энэндээ сууглаар нэг газартаа наалцаа фижиж. Тэгээл ста нэр нөгөө тракч нөгөө энэ гараараа бас нөгөө торомж яадаг юм байгаа шүү дээ. Андуураа тэр мэрэгээ тэгээд холиож өгнө шүү дээ. Эхэндээ тэгдэг гэсэн. Одоо гайгүй болсон. Эхлээд том машинаасаа явж байгаа бууз ирээд энэ цугад их өвгөө идэг гэсэн. Одоо Тасна. Тийм. Анх жолоо өрнө гэж том тэргэн дээр хэцүү байв уу? Хэцүү байсан. Тэгээл ста яваагүй байхад нөгөө зүгээр санаанд багтаал байгаа юм чинь багтаал. Зүгээр баг онгоцч өчмөр. Тийм ээ. Тэгээл нөгөө манай хүн чинь бас тараг өрдөг. Тэгээ хамт явдаг. Тэгээл юм заахаар нөгөө би наадахар очиж наадах хийчих байх гэж юм. Яг буугаад төлхөөрөө аваад үлдсэн чи одоо яана гээл тэгэл. Яана л гэж байгаа юм чи ёо. Тэгэл бас сандарнаа. Эхний 1-2 сар маар 3 сар бол тэгээд нүүр улаан штэ. Яана одоо яаж очиж ачаагаа авнаа гээл. Юу нэг хэцүү байсан бэ? Тэгээд очоод хамгийн их бүх юм шин штэ. Бүх юм хэцүү. Замаа харна. Нөгөө урд нэг GPS тавиал энэ нэг жижиг машин шиг бүх юм руу гар утасны GPS шиг ороод гараа явчихгүй. Тэгээд GPS-ээ харна. Замаа харна. Хаяг адарсаа харна. Хоёр нүд хүрэлцэхгүй штэ. Нэг толгой хоёр нүд багдаг шүү.
яанаа гэж. Тэгээд ер нь хэр удаа явж иж тракэнд аятайхан болж тасж байна. Ер нь за одоо гайг боллоо гэж. Тэгээд яг тэтэд нэг мэдхэд тэгэл нэг мэдсэн чинь нэг дүр орцсон. Тий, эхлээд нөгөө ачаагаа авахгүй явж байхдаа одоо яаж очиж аав нь ямар газар байгаа бол яанаа л тэгээд яаж ухрах уу гэж бодсоор юм байгаа л яваад очиод нэг мэдхэд ухраал тэгэл нэг юм аваад гарцсан байдیں۔ Тэгэл за одоо яаж авчиж өгнө ямар газар байгаа л гэж. Йоо яаж ухарнаа л гэдэг. Тийштэй ухрах яг анх нөгөө нэг цонхонд нь тааруулж. Тий. Тэгэл нэг дээрээсээ олон ухарцсан байгаа юмнуудын гол дунд хаадаг өгчдөг. За одоо яах вэ? Нөгөө курс хэд хоног сурч төгссөн? Тэр чинь 3-7 хоног сураад. Тий, сурна гэ. Тэгээд 3-7 хоног явсан. Аха. Гэхдээ урд нь трак барьж байсан нөхөр мөхөртэй явж байхдаа. Гүү байгаад зүгээр ерөөсөө нэг их явж мавж байгаагүй. Тэгээд нөгөө коронавигийн үеэр чинь гэртээ зав ихтэй болсон. Бүх юм хаагаад. Тэгээд тэгэж байж байгаа үедээ тэр үеэр чи ер нь трак их сайн явж ирсэн шүү дээ ажилдаа бас. Тэгээд за ер нь орё гэж шийдээ. Тэгээд юу яагаад пермитээ авчаад курст нь яваад хадгалтандаа унахаар манай зүгээр унах тосом сайн гээл тэгин би ч яста унцлаа гэдэг уулаа алдаад их юм болдог байсан. Зүгээр штэ чи унаал аваад юм сураал байна гээл тэгдээ. Тэгэхээр унахгүй аминдаа өсөрж ороод өгчөөд гараад ир гэсэн чинь байдгүй. 2-3 унсан. Тракэнд явахын сайхан нь юу вэ? Тэгэл одоо нөгөө өөрөө зориг тавиад орсон хүн ч одоо нөгөө зоригтой хүн чинь зоригтой тэгэл машин би цаг агаар сайхан байвал за тэгэл тэрэн шиг сайхан юм гэж юу ах вэ? Ямар үйлрэл хамгийн хэцүү нь вэ тракэнд? Өвөл хавар хоёр хэцүү. Хавар яадаг? Хавар чинь нөгөө хавсрах шуурах тавиал одоо ойрд айгүй их юутай шүү дээ. Салхитай унаад байна уу? Тийм тэгж дуулдаал байдیں۔ Гэхдээ ер нь бол хавар жоохон тийм байдаг. Тэгээд нөгөө 2-3 сар заагч нь бас тэгэл нөгөө өвөл хаврын зааган дээр салхинд алгадуулдаг бах тий. Энэ том хавтгай. Ийм машин өч одоо тэгэл алгадуулал ундаг байдаг гэсэн шүү дээ. Цасан дээр одоо зөөлөн хөрсөн дээр замаас гараа зогсохлоо шигчдэг гэсэн тий шүү дээ. За мэдээж тракэнд явхад бол сайхан юм санхүү болов сугуулсан тийм мэдээж зүгээр юунаас тэгээд оонор биш бол оонор байвал яах вэ? Оонор бол одоо тэгээд төлбөргүй машинтай шиг трактор шиг гайгүй байвал тэгээд яваад байна. Тэгтээ торгууд тэр засвар гэдэг бүх нэг юм толгой дээр ирнэ чи өөрөө л оонор чи эзэн юм чинь тий өөрийн эзэмшлийн трактор бол за танаа ажил чинь юм бидтэй хөө. Одоо энэний уртл миний трак байгаад одоо за энэ ард цус бол тулчтай юм лөө. За урд нь гарч байна. Миний урд зэрэгүүл байгаа дэс одоо. За урд сайхан. Энэ дундх нь л одоо үг. Энэ шүү дээ. Энэ байгаа юм. Амера фрайт. Хөөх. Хамгийн ихтэй хэд хоног явах тракаар? Хамгийн ихтэй тэгээ хол оросоо шалтгаална да. Одоо дээнүүрээс холхон шиг мачаа авчвал тэгээд 3 хоног холдоо 3 хоног. Айгүй юм биш. Үгүй нэг талдаа. Биш ээ ер нь ирж очих юу чинь? Трip чинь 7 хоног. Тэр чинь нөгөө 7 хоногийнхоо 70 цагтаа тааруулдаг байхгүй юу? Нөгөө лог бук гэдэг. Тийм лог тэр чинь 7 хоногийн 70 цаг байдаг. Тэрэндээ тааруулж яваад тэгээ гэртээ ярьж амжихгүй 70 цаг дуусвал тэгээд нөгөө 34 цаг амарч иж дараагийн 70 цаг эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр чин дандаа тэгээд 70 цаг яваад байхгүй. Одоо би бол эндээс гарч яваад Чикаго, Висконсин тийшээ нэг явчаал. Буцаад ирэхэд нэгтгэхэд явхад 4-р орой моройгоо хүрдэрдэг байхгүй. Тэгээд 5 дахь өглөө ачаагаа өгчөөл. Тэгээд нэгд өдрөө гараа явчихна. 2 дахьд гарвал дараагийн 2 дахь 3 дахь тагийн хүрдэрнэ. Тэгэл нэг 7 хоногийн нэг 4-5 хоног моног нь бол цараканда найдвартай явна. Хоноол тэгэл. Одоо ингээд дулаараа цаг агаар сайхан болж байгаа болохоор сайхан. Хаач явсан тэгээд. Энэ Монголын газрын зурагтай Албаны өнгөтэй тэмцээ. Манай монголчуудын үчир эмхтэй хүн байдаг болохоор ийм гоё байгаа шүү. Цэвэрхэн цэмцээсэн. Тэр энд бас нэг зөөлөн тоглоомтой байна уу юу вэ хараа. Ой тийм биш дээ. Нэг бамбруу шүү юу. Тэр ингээд
Би энэ харалта тэр гутлаа хүртэл ингээд ийм цэвцэлийн нэрзээ мэрзээ. Оо энэ бас ингээд өргөгддөг. За би ч одоо нөгөө ёстой нэг нүд сүлийн нэг хичээл юм болох гэж энэ чинь гайхаад нөгөө ичидийн ертөнцид орсон хүүхэд айтал юм болж хөшиг мөшиг энтертэй. Оо тэр ард тал руу бол нөгөө хийлтэн зочд буудлын тэр чигээр байж штэ. За тэр та орч та. за орё. За танад орё баярлалаа. Танах руу орно гэдэг чинь өндөр хайрхан биш үү бас. Энэ чи ийм байсан байхгүй ийм. Бас энэс аль наашныг харуул да. Оо ямар хөөрхөн юм бэ. Сайн. Тэгээ энэ нөгөө энэ хэгээр удаад ахаар юу хитрхи урттаад ахаар. Тэр камер юм байна тий? Тий энэ камер. Бас хашир камертай. Энэ машиных өөрийнх нь. Өөрийнх нь юм уу? Тий энэ дотор нөгөө хамаг юм чинь тэгээд. Анх авсан шинэ машин чинь энэ үү? Тий одоо ингэ надтай гоё шинээр яа хэдэн жил ярьж байна. Одоо бараг 5 боллоо. Тийм үү? Би чинийг их юм уу зүйлсэн энэ ч хамаг их юм сургасан бит хоёр одоо тэгээд 5 жилиг. Ямар гоё. Энэ дээр тэгэл нэг хамаг ямаа хийчихсэн. Дээрээ бас хоцсных. Энэ нэг юм нөхөйдийн тэгээ энэний ард миний ойр зөө. Тэнд нэг гэрц хой жайн тэр. Тий чихэр байгаа. Чихэр юм. Энэ нөгөө хоол ундны юм бодаа кофе цаач гэл бас бацалгаагч. Энэ хувцсны шүүгээ. Бас энэ нэг хоол унд юм байгаа. Энэ нөгөө тог гаргадаг юм. Энэ хөлдөөгч 100 их хэрэгтэй одоо нөгөө сайн байх уу? Энэ айгүй сайн барьдаг. Энэ нөгөө би юу одоо нөгөө смут энтер хийж байгаа нь хөлдөө ногоож юмсаа хийгээд. Энэ тэгээд хаанаас юм юу авдаг юм? Энийг би Amazon-аас авсан. Энэ манай өөрөө хөрөх машин амрах чинь энэ. Тийм байна. Айгүй том. Энэ болохоор одоо хөлдөгч маяг юм уу? Энэ хөлдөгч. Бас ийм юм байдаг баг. Тийм бас тэрээ бүслүүлсэн юм тэр. Тийм ээ унтчтэй. Энэ манай хүүгийнх одоо надтай. Танш одоо хідүүлээ яваад байгаа юм бэ? Энд нэг тий. Энд бас нэг хоёр юм баг шиг байна. Гэсэн юмнууд. Тэнд бас нэг нөхөр. Эндээс нэг шараад байгаа дээ нөгөө. Газар явж байна уу? Хаашаач явсан. Аль уусраа. Тэгээд энд нь баахан муурны зурагтай ингээд за та бас болоолаа явах юм бэ. Тэгээд нөгөө хий ойсон. Би өөрөө ойсон. Өө ямар мундаг юм. Энэ хамаг юмаа хийдэг юм те. Хамаг юмаа хийдэг шүү дээ. Өө энэ чи ягаад унаад та дахаа хийн унж. Бас зүгээр. Энэний ард нэг юм нөх байгаад идэм бэлээ. Тэгээд би хэрэгэлдэг болохоор зүгээр ингээд. Хаац юм уу? Тий хаац. Энэ нүхнээс илнэ юм. Тэргээр дандаа ингээд уухтаа савтай. Хажууд тийш болдоо тунгад. Энэ хараа ингээд бүгдийг ингээд өлөгчихсөн. Ийм хийсэн нэг өөрөө таарах. Үгүй чамаас ч нэрсэн тракныхаа их сурах юм биш үү? Туршлага судалмаар юм байна. Хүшээ чи энэ тракныхаа энэ юуг суудлын бүрээсээ захиалгаар хийх үү? Хүмүүс асуугаад байна. Хийгээд өчөлд. Үгүй нэг зав гаргаад чи хийгээд өчөлдөө. Нэг суудлын бүрээс чи. Ард баг хийм та. Хүмүүс хараа өнгийн өөрчлөлт хийлгээгээл тэгдэв. Зав гарахгүй бас хүний ажил ороод яах юм болов гэж боддог. Үгүй бүтэн жилийн туршлагыг нэг гаргана гэсэн. Мөнгөний төлөөс. Нэг амралтынхаа нөгөө 36 цаг юу вэ? 34 цаг уу? Тий 34 цаг магаа гаргацсан үедээ тий. Тэ ихээр тэгээд нэрээ тогон цохоос хэлсэн. Ийшгээд тийм үү? Тэнд ингээд юм тайцгүй ямар гоё цэвэрхэн юм бэ? Энэ шилмэд энтриг болоод ингээд бүр яаж аваа. Бас өөдөөсөө талтай хүүхэн хүн билээ. Тийм янз янзаар хастай. Бас гээд батареас урч. За. Одоо тэгэл энэ чи одоо 2 дахь гэр гэсэн үг шүү дээ тийм. Тийм энд хамаг цагаа өнгөрөөж байгаа. Энэ дотор ч хамгийн удаантай хэдэн өдөр амьдрах вэ? Тэгээ 7 хоног явбал 7 хоног цагаалт явдаг. За. 3 хоног 2 хоног. Өөрөөр тийм тэгээд хаа хүрэх гэж авсан байна. Тэр өдөртөө 10 цаг барих уу? Тий 10. 11 гэж байгаа. Тэгээд өдөртөө хэдэн майл явах уу? Толол 1000 явах уу? Явахгүй бол майл нь энэ цагнда 11 цагт. Таараа 600 өдөр чи хэдэн километр гэсэн үг вэ? Бараг 1000 уу? 1000 нэг арай хүрэхгүй. Өдөртөө бараг 1000 майл явж шít. 1000 км явж шít майл гин. Тэгээд за ойлголоо. Үгүй тэгээд бас тэндээ байл ингээ хураачдаг шор. Энд тэндээс юм шорт дэргээд ингээр би ч одоо бүр цочоод балбагтаад юу нөө гэдээ айгаад ингээд яваад ш. Энэ нэг амтан хүртэл бас нөгөө хавчаарын чихэндээ зүүжсэн. Эндээс нь ингээд салфеткээ суглаад авчдаг. Ичэттэй байх нэ. Цацгаараа хөөх явд өвдөж байгаа байхгүй. Бас марцсан. За.
Угаал ерөөсөө заавал машина тойрч харах уу? Тий одоо яаж урдалцсан болж юу? Хитрхи хаа тавьчих юм бол миний ард имэрээ зогсож өглөө гарч чадахгүй. Би нөгөө анх мэдхгүй дандаа хойно хаширээ зогсох гэж бодвол нэг сайхан сэтгэлтэй наалдаад зогссон. Нөгөө миний ардлага нь надтай ирээ наалдаа тэгээ өглөө гарах гэсэн. Анх тэгдэг байсан. Балардаг. Тэгээ машина тойрол хараад идэг энэ бас учиртай. Энэ одоо юукны хормоо шиг юм чинь юунаас хамгаалдаг? Цагаат гэсэн шүү дээ. За. Минийх нэг явж исэн чи энэ 50 дээр талны хурав. Бас тийхүү. Тэгсэн шүү дээ. Тэгээд машин юу тракнууд хоорондоо ингээд ойрхон явж байгаад энэ ачаа нь шүргэлцээд гал гардаг гэсэн тий. Тэгдэг гэсэн тоормостойгоо энэ тэр явж байгаад бас удаан нөгөөтэн түлэгчлээрээ тэгээд яваад идэх гэсэн шүү дээ тий. Та нар ч нямбай болохлээр тэгдгүү л ахalta тий. Мороо буухтаа тооромж удаан гисгэж болтгоо л гээд. За тэгээ машиныхаа эндээс ингээд яваад өгд юм биз дээ. Ингээд авах. За. Одоо жижиг тэргэргүй яваад. Баялаа. Хөөе энэ машиныхаа бүрээсийг бас өөрөө ойчдаг. Энэ ямар хугацаанд ойсон чи? Наадах чинь нөгөө коронавиг үеэр завтай байсан болохоор удаан ойсон. Тэгээ нөгөө оруулга хийж. Материалын хаанаас авах вэ? Join-ээс авч ирсэн. Тэгээд хааж байгаа юм байна шүү дээ. Тий хааж байгаа юм байна тий. Тинчээ нөгөө ойжийн машин энэ ойжийн машин энэ айгүй хямдарсан байлээ шүү дээ. Хааж байгаа учраас гээд. Тийм баха. Тий. Бас Монголын далбаа малбаа энэ төр ойчсан. Тэгээ нүт бүр алсын уулна гэж цастай байна шүү дээ тэр. Тийм. Танаа нөхрөө чи хэн гэдэг гинэ? Гамбалд. Гамбалд бол ерөөхдөө тракаа арчиж зөвлөхтэй нүрээ угааснаас тракаа угаасан дээрлэж үздэг. Тийм амби шиг нүрээ угааж байгаа тракаа угааж. За. Тийм хүн юм байна л да. Одоо тэгээ бас бариаллаа явж байгаа юу? Өөр газар явна уу? Тий өөр. Та тэгээ хооронд уцаар яриа л. Тийм уцаар яриа л. Өөр заримдаа нэг зүрс хүмүүс зам мам дээр зүрхгүй байна. Хөөе таарлах уу? Таарна. Таараад хаалмалаа. Болцож байгаа дуулсан. Тэгээд одоо энэ нэвтэр ихэд одоо уулзахгүй амар олон сар. Манай нөгөө дэгийг найз байдаг шүү дээ. Тэгээд бүр нэг зүтгээд жичрээ дайруул нэг уулзсан түүнээс тэгээд бас зөрөөд таарахгүй. Явдал таарахгүй. Тий. Тэгээд хичнээн нэг замаар өөдөөдөөс явж байгаа ч гэсэн тэгээд нөгөө ачаа яах юунаас болоод тэгэл зөрөөл яаруу сандруу зөрөө тэгээ уулзч чадахгүй зөрчөөл тэгэл таарахгүй л. Траканд явж байгаа хүмүүст одоо найз нөхд нь ямар шүү нөхцөл байдлыг бэлгэлвэл хамгийн хүсчээсэн тэр сайхан орчин нь бүрдэх бай. Одоо уцаар байнга ярих эсвэл хөгжилтэй мэдээлэл өгөх эсвэл одоо гэртээ амралтын үеэр нуурах ч гэдэг юм гадуур зугаалах кино үзэх аль нь гоё ямар гоё амралт завсралгын дуртай бай. Тэгээд нэг дандаа л машинд ингээд уцаар явж байгаа. Хаяа нэг уулзаад нүрээ хараа жоохон яриад суучих. Зад бүжиглэе гэж бодох уу? Бүжиглэе гэж боддоггүй бас байгаа. Бүжиглэхгүй. Бүжиглэл тракинда басаа тэр хүнтэй нэг бүжиглэж. Тийштэй бүжиглэл чинь дуулчих. Хангид л дуулна. Гэхдээ чиний ганц бадаг дуулаацаа шалээ. Сингэлээ. Та надыг дуулж бүжиглэхээс л өөр юм хийлгээрээ. Монгол юм уу? За танаа гэрт ирж гэнэ үү? Тийм. За. Гараж онгоолгоос. Чи бас над чи ингээд гаражнда юугаа хөрөгч хөлдөөгч энэ төр байсан. Би чинь одоо нэг үлсэж байгаа төрсөн хүнээс үнс юм шиг байгаа. Тэгээд одоо ингээд хөлдөөгч энэ төр тавьчихсан шүү дээ. Чи ерөөс их нямбай хүн биш үү? Нямбай тунгаа юм аа. За. Доош шалж байгаа юм. Монгол. Ай. За. Дагаж орж ирэх мөртөл гэрийн ингээд зургийг аваад унддаг. Бүгд баахан юу хийж байгаа тарахад амжаагүй зарим шал амжаагүй. За би юмаа тавиад. Хин чинь бүр бас ингээд баахан үйлдвэрлэл явуулаад нөгөө
нарийн боовны юу шиг. Явах юм аа ингээл одоо. Ингээ бэлтчих тийм үү? Гэлс хийгээд явахгүй болоо. Өчиг ажилтай юм байна бас. Энэ усан доторх энэ юу? Цайр гэдэг штэ. Цайраа ингэж уудаг. Тийм энэ усан тэгээд тавьсан тийм. Би одоо бодлоо тракныхаа юм ингэж хийж байгаа авч явдаг юм. Гоо. Энэ обвиасаар хийсэн гурал ороогүй. Хөөе. За энэс чи нэг ямсч үзэн шүү. Энэ ямар гээ чи тусгай юм идээд ингэж мундаг ялцаад гаргаад наа уршаа зайгүй. Энийг өгнө өглөөсөн таны зэдэр. Энэ гуралтай юу? Гуралгүй. Гинээсээ гуралгүй. За тэгвэл тэгээд. Хүшээ ер нь одоо ингээд дөнгөж орж ирсэн дээр чамайг дагаад жах ингээд сонирхол болох уу? Зөвшөөрөх үү? За тэгвэл чи намайг за. Танах чинь энэ ямар гоё юм бэ? Тийм одоо энэ цагаан цэцэг гарсан байгаа зү. Одоо тэр нэг нь улаан нэг нь цагаан. Энэ тал нь тэр жигтэй цагаан, энэ тал нь дандаа улаан. Тийм биш үү? Энэ ингээд ийм улаан юу гарах гэдэг тий. Энэ цагаан гарлаа. Гэртээ ирэл та хоёр чи энэчнээ суугаал дүүжин дайж ингээд жах ингэж суугаал өөрснөө жах эрхлүүлж аваад. Тийм нэг тийм л цаг болно. Энэ дээр сайн өө би энэ орж болох уу гэдэг юм үстэй. За. Энд бас камера тавьчихсан. За энэ хоёрын тэр юм бэ? Энэ хоёр сууж байгаа хүн. Манай ээж ихч хоёр. Аль нь ээж нь? Жилийн өмнөх наадах нь манай ээж. Альчуур тань. Тийм. За тэр хүүн байна тийм үү? Өнөө хүүгийн сайхан том хүүн. Жоох нэг гэхэр одоо их юм байна. Энэ 15 оны зураг байна. Хэвээ сунайсаа хүү байна та. Ургацсан багц. Том мөн байна. Even just since we've been here this morning, a lot of receiving has happened. I want to say the first 24 hours, there wasn't that much of a difference. But just from the last few hours, I think more progress has been made as far as the receding. You can tell that this was wet and that water continues to move back. And we're starting to see things in the park like benches over there in the distance, trash cans, things that we weren't able to see before are now, coming to life. За одоо тэгээ дээшээ явах нь тий. Хүшэн ч одоо кингийн гэдэг юм бах мэт одоо ямар менингийн тал шиг орно. Багтдаг шүү дээ. Яаж удаа багтдаггүй ч нөө дөрв мөчө тэлээд ч үрээ баг би энийг олохооргүй юм шүү. Энд бас балконтой юм ба шүү дээ. Тий хоёлаа балконтой. Ороод гарсан яаж байгаа гэхэд за хүний ванны өрөө нэг яагаад гэж яах вэ? Яаж байгаа гэхэд яаж ороо. За. Энэ юу ландри өрөө. Тэр харахгүй өрөө. Лондон шиг нэг юм уу? Яг шкаф шиг. Тийм. Тэр гоо манай дүү хийж өгсөн. Хойно гойтой хаалтаа сүх. Энэ ландри. Сайхан том лондри машинтай юм байна. Харахгүй өрөө. Хороолсон. Хураач хургаагүй нөө гэлээ. Энэ ямар хөөрхөн ч идэм бэ? За ингээд манай за баярлалаа тунгай минь. Одоо тэр дээр чинь энэ хин ойсон. Наадах чи манай ихч ойж өгсөн. Манай дүү тэрийг ойж өгсөн. Доор ихч дүүнэрээ ойж өгсөн юмнууд байгаа. Байгаа юу? Байгаа. Энэ манай дүү ийм хийдэг гэсэн. Хийж өгсөн. Ингээд дээрээ хоёр. Миний манай том ихч ойж өгсөн. Энэ чи би зураг гэж бодоодсэн чинь ойсон юм байна тийм. Манай хамгийн том ихтэй ойж өгсөн. Ямар гоё. Тэрийг манай дүү ойж өгсөн. Тэр цэцэг үү? Бас ойцсон юу байсан юм шүү дээ тийм. Энэ бүр гоё харагдсан юм биш үү?
би 5 дугаар ангид байхдаа миний ойсон юу. Мөр дээр нэг ойдог байсан. Утсууд нь бүгдээр тасарсан. Нөгөө зурагтаа бүтээдэг байгаагүй юу? Тий. Тэгээд юм байдаг урагтаад нэнгэрээ тэгээ манай ээж энийг хаачилж аваа хадгалсан байсан. Тэгээд утснууд нөр тасарч басарсан. Энэ ч гэсэн нөгөө Монгол чихэр байна. Шар сууны чихэр байна. одоо кофе уугаад кофего уугаад нэг ам ороодох юм. энэ хурд ороод үзэж юм. Би дайт өрж байгаа хүн шүү. Арай гэж ин хасах гээд үрнэ. Ядж байгаа хүн шүү. гэж ойлгоно тий. Гэхдээ онцгүй штэ амар холоос ингэж ирчээ тэгээд. Үгүй хаашаа холоос ирлээрээ заавал юм идэж явах хэрэгтэй юм уу? Йоо энэ шинэ иддэг дур хүслээ дарах гэж наа чи бүр бөө юм болж байгаа шүү дээ. Йоо би ч одоо бүр айгүй хоолонцор. Тий, айгүй хоолонцор шүү дээ. За тэгээд бүр чихртэй юмд бүр нэг чихтэй дуртай шүү дээ. Шоколад, морожен, зорожен зэрэг бол өстэй амар. Тийм байсан. Өөрөө өөртөө дайсан юм шиг л идэв шүү дээ. Нэг халбуу. Хоёр халбуу. Нэг болно. Өө наад чинь бүр өстэй ариун том халбуу. Болно. Хоёрыг уу баг талийч баг. Хэр зэрэг хийх. За болно. Тэгээд жоохон сүйчих. Тэгэхээр шин тэгээд энэсээ ч зүгээр үү? хэл баг зүгээр шүү дээ. Зүгээр. Багтцсан уу? Зүгээр. Болцоо. Сайхан. 97 онд Монголоос гарсан. Гэтэ тэрнээс өмнө нөгөө Тэмүүжин Мэнж гэдэг нэг тэнд ажиллаж байгаа л тэндээс 97 онд анх Чих рүү явсан юм. Зөөлөн оёдлоор явжсэн байхгүй юу? Ажлын гэрээгээр явна нөгөө ажилчин явуулна гэж нэг зургатаар нэг зар яваал. Тэгэл нэг 20 хүн аавна гэж зарласан. Тэгээд төөх ямар гоё ингээд бодоол өнгөрсөн. Тэгсэн чинь маргааш нөгөөдөр нь манай нөгөө Тэмүүжин Мэнж тамд ажиллаж байсан найз зөвхөн одоо Австрид байгаа. Мэндээ ирээд хоёлаа ийм юм явж штэ очиж бүртгүүлж үзье гэдэг. Тэгээ за тгийгээ очисон чи битэр чи бүр 120 хэд мэдтэн бүртгүүлж байгаа юм чи өө чигт хоёр юу найдлаггүй. Тэгсэн. Тэгээд ерөөсөө би чинь бүр ирээнч гарч үзээгүй гадаад паспорт байхгүйсэн шүү дээ. Тэгсэн чинь гинтхэн нөгөө хүмүүс чи явах болол хэд чинь бас нэг хүний 600 хэдэн доллараар гарч ирсэн. Бас доллараар. Доллараар 608 доллартайгаа 4 өдрийн өглөө чих хилчин дээр ирээрээ гээл. Тэгэл өстой хоёлаа хамт шимээд хамаг юм аягаал гэрээ хүмүүрийнхэн үүдээ бүгд өстой хүнээс бүтээн хамаач шавхаал очоод тэгээд 4 өдөр нь визэнд орч визээ аваад хагас өдөр нэг цагаас нарлын бохонор гарав. Нэг жилийн ажлын гэрээгээр явсан. Ойлж унжаал. Одоо 27-8 жил болтлоо да Монголд. Энэ нэг юм ном байдаг юм а. Энийг би чамд өгье гэж утсан. Энд чамд гээд бүр ингээд үг биччихсэн заа юу. Тий. Ой ямар. Тий. За хоёлаа уулзсны дурсгал шүү тий. Бас ингээд миний хүсэлтэд хүлээж авсанд баярлалаа. Чиг чин зөөлөн ойдлоор би чин 3 4 жил болоо. Тэгээд нөгөө дараа нь нөгөө машины өрүүллийн бүрээс үлдэр штэ. Тэр чин баг 6 жил болсон байна. Тэгээд Монгол яваад Монголоос Солонгос яваад Солонгос нэг 3 жил шахуу болоод тэгээд буцаж Монгол ирээд нэг хэдэн сар болоо тэгээд энэ ирчихсэн. Чи тэгэхээр чихээр ярьдаг байх юм тий? Оо одоо юу гэж байх юм бэ? Тийм үү тэр үед ярьжсэн үү? Мэдхгүй. Ярьж лээсэн. Мэдхгүй. Тэгээд Солонгосоор бас ярих нь тий? Солонгос одоо тэгэл ингээл ярих хэрэглэхгүй болохоор ч юм. Мартагдаад. Амиад дагаал тий хоолоо аваад идчихдэг нэг нэг тиймэрхүү байж байгаа л тэгээд энд ирээд энд чи ирээд эхний жилээ гэрээрээ би чинь нэг хүүхд хараад айлын хүүхдүүд хараад тэгээ дөнгөж ирсэн хүмүүс чинь тэгэл бүүн юу байгаа шүү дээ. Тэгээ гэртээ нөгөө өглөө хүүхдүүд оруулж ирээгүй явцдаг. Тэгээ нэг 10 сар хүүхд харчаад дараа нь энд нэг өслөг эдлийн жижигхэн нэг юм юм цех нэг өвгөн ажилладаг юу байсан. Өвгөлд ажилтай 100 ажилгүй нэг тийм. Тэрэнд нэг явсан бас жил хэдэн сар явсан юм а. Тэгэл өвлөн дуусаад нөгөөх нь ажилгүй болоод тэгээд хамгийн анх хумсны салдаанд ороод тэр салдаандаа бараг 8 жил ажилласан. Оо за тэгвэл хумсанд бас мундаг юм биш үү чи? Тэрэндээ одоо тэг хотоо бүр хумсаач авах цаагаа. Тэгээд юу ягаал
Тэр хумсандаа байж хат нөгөө корона гараад ирсэн. Тэгээ нөгөө хамаг юм хаагаад. Тэгээ тэр хаацсан манай тромсос салон ч бараг 2 сар шахуугаар хаасан баха. Тэр хооронд л нэг за ерөөсөө юу яа. Тэр үеэр чи манай өмбөр гэрийн бараа арахгүй айгүй явж байсан байхгүй юу трактай. Тэр үе чинь тийм биз. Тэгээд өмнө нөгөө би орой нэмэгтэй хүмүүс яваад байж тий явъя гээл тэгэхээр яах юм хэцүү гэл тий. Тэгээ яг энэ манай аав чинь насаараа тэрвэрийн жолооч хийсэн. Манай ах нар жолооч. Одоо ч том тэрэг барьдаг. Тэгээд нөгөө юм жолоо барьж ингэж явна, замд явна гэдэг надаас бол нэг тийм хол юм биш. Тийм байна. Яг өөрөө явахгүй л байгаа болохоос ер нь бол тэгэл нэг тийм хэцүү биш. Тийм яг явчин чадна гэдэг юу бүр байгаа л байсан. Тэгээ корона гарч короныг үеэр завтаа болоод тэгээд нэг өгөөд юу шалгалтаа өгөөд үзье гэд пермит авчаа. Тэгээд тэр нэг угны Колорадо ч юу яд штэ өөрөө машин авч чи шалгалтаа өгөөд яаж болдоо штэ. Тэгсэн чинь манай хүн чи сургууль номоор нь сур гэ. Тэгээд нэг юунд очиж сураад. Тэгээд нөхөртөөгөө нэг 2-7 хоног явж байгаад тэгээд энэ компанид очоод чи нэг бас ухрааж үзнэ бас юу зүгээр ах. Тэгээд одоо тэрийн давсан юм бэлгүй тэгэл. Тэгээ тракны компани чинь жишээлбэл Польшуудынх байна, Болгаруудынх байна, Киргизүүд байна, Армянууд байна тий. Их олон янзын үндэснүүд ялангуяа Европын их байдаг тий. Манай компани болгар эзэнтэй болгар компани байлээ шүү дээ. Ер нь бол нэлээд хэдэн Монгол тэргээр дамжсан. Одоо ч гэсэн монголчууд довоо үед байд юм лээ. Буянтай. Тэгэл анх очиж яачаал. Тэгэхэд манай нөхөр манай компани явдаг гэсэн. Тэгээд хоёулаа очиод өгчөөд тэгээ за нөгөө манай нөхөр машин ч бас нэг тийм хуучин байгаагүй маа. Тэгээ би за надад нэг хуучин машин өгөх юм бол би энэ энэ машиныг аваад манай нөхөр шинийг өгчих гээ хэлээ. Тэгээд хоёулаа айгу өгөө бэлтээ очсон чи надад бүр цоосон машин төлхөөрөө нөгцөж одоо яана гэдэг. Шокд орцсон. Тийм. Тэгээд бүр яана одоо гэдгсэн чи одоо яах вэ тэгээ явна штэ гэл. Тэгэл гараад нөгөө бензин авахаас ахуулаад бүх юм нөгөө чиргүүдээ өөрөө холбон салгана. Нөхөөс асуугаал. Тий, тэгээ нөгөө хамгийн ихнээ очиж авах гэсэн ачаа нөгөө чиргүүл авч орхиод өөр чиргүүл ачаатай чиргүүл авах байсан. Тэнд баг хонхоод өгсөн. Нөгөө тоо ухарч ханараа ухраад чадахгүй нөгөө яг ингээд бүр сум шиг ийм байлгах гал. Тий. Тэгэл нэг ингээл хайчиж болох л байсан л юм шүү. Одоо болоод байгаа сүүл тэр газар зүнээр чичээсэн. Тэг яг нөгөө даалгаснараа ийм л байна гэл ингэхгээл харанхуу боллоо, бороо орлоо. Тэгэл хичээгэл нөгөө тэгээд чичээр агаад нөгөөдгөө нэг юм салгаж аваад тэгэл нэг хэлсэн ачааг нь аваад гараад тэгээ нөгөө манай өглөө ачааг өгөөсөн юм чинь төрүүлээ явцсан. Тэгэл заастаа нэг яаж хийж байгаа л энэ машиныг нэг аваачаад өгчий гэж бодоо. Тэгэд ер нь хэр удаж дөр сууж байна. Нэг 2 сар бол 2 сардаа тэгээд зүгөө олчихноо. Ер нь жижиг тэрэгч ялгаагүй бас тэгдэгтэй эхлэл тэгдэг штэ. Тэгээд жижиг машиныг бол энэ чинь тэгээд айгүй ачаалал айгүй олон юм зэрэг авдаг. Тэрэндээ айгүй төртдөг. Тэгнэ. Тийм зүгээр л ингээд урагшаага чигээр ингээд яваад явна шүү. Ачаагаа салгана. Тийм тэгэл нөгөө хаяг адарсаа харна. Тэгээ нөгөө цаахан явж идэл чинь салах гал ингээл нөгөө GPS тийм шүү дээ. Юу н жоохон далигаад ирэнгүү дагаад далигаар гарах юм багтаа гэл ингээл далиг гардгуу. Тэгэл эхлээд ерөөсөө нөгөө буруу юм руу орчих уу гэж их айдаг. Тийм шүү дээ. Энэ урт юмтай буруу орчих нүд гарахгүй шүү. Буруу юм руу орчих л гэж айдаг байсан. Өөрөөр бол нэг тэгэл нөгөө энэ ч бас ингэдэм юм билээ те нөгөө өндрийн хэмжээ гүүр мөрөн доогуур тэгээд буруу орчих юм бол том трак багтахгүй гүүртэй газар явуулчихдаг гэсэн чинь тэгэхээр урсгал сөрөөд буцаад ухраад явуултай нэр шин урдаа ингээл намхан гүүрээвэл заам хийх байдаг байхгүй. Их анхааралтай явах юм бэ те. Айгүй олон юм зэрэг санаа зовж ажилдаг болохоор ерөөсөө эхэндээ бол за нэг ихний 2 сар ер нь бол тийм бит. Гэхдээ тэгээ болохоо байсан бүр за болохоо боллоо гэж бодоод болохгүй юм руу морлоогоо болохоо байхаа мэдх юм бол ер нь бол зүгээр аюулгүйн дээр зогсоол цагдаа залгачмаар юм билээ. Би нэг тэгсэн нөгөө зам засвартаа 4 замын уулзалт ороод тэгээд нөгөө аль руу орохоо ерөөсөө нөгөө сумын дагаа явхаар л нөгөө газараа бүр 2-3 эргээд болдгоо. Тэгэхээр за эдгээр буруу исэн чи баруун эргэжээгээд эргэцэн чи нөгөөдөөс намхан гүүр гараад ирсэн. Тэгэхээр би зогсоод ухрах гэхээр 4 замын уулзалтаа бүхсээ их болчиход байгаа юм чи. Тэгэхээр зүгээр зогсоод 2 дараа гарах, ийшээгээ гарах гэхээр нөгөө жин
юу заасан, хэмжээ заасан. Хязгаартай. Ийшээгаа ирэхээр нөгөө замын голын юу хийсэн. Тэгэхээр зүгээр цагдаараа залгаад би ийм гудамжинд явж байна ингэтлээ гэ хэлэнгүүт зүгээр уралдаал яахын завдлагоо хүрээд ирж байна. Өглөө түгжрээ үүсгэх нүг асуудаг юм билээ. Үгүй хоёрыг нэ би нэгэнд нь байна гэж зогссон байна гэл тэнгүү зүгээр өстө яахан завдгаа хурж ирэл зүгээр ороод ирд юм билээ. Тэгээд за яасан хамгаалж агаад. Тийм тэгээд би одоо ухрахаас өөр юу байхгүй гэж бодож чинь ийшээ юм бэ гэх тэнгүүд нөгөө цагдаа болохоор зүгээр ийшээ би гаргаад өгөөч хамаа гэд дагуулад нөгөө нэг жин за тоон хэмжээ заацсан юу чинь дагуулж ороод гаргаад оруулаад өгч байхгүй. Тэр аюулгүй дээ. Би нөгөө тэр тэгээд үйлчлэгээний хөлсөн боо тургуул мургуул авахгүй. Гэхдээ тэр чинь амар юм бэ. Хүүхдээ харуулдаг байсан, 3 хүүхдээ харуулдаг байсан нэг Монгол охин байдаг гэсэн. Тэр юу яагаад нөгөө байранд чинь дүүгийнхаас тустаа гаргаад нөгөө тустаа нэг нөгөө бид нар чи юуч байхгүйсэн чинь нэр дээрээ нөгөө нэг өрөө төрөөс яаж өгөөд тэрэнд нь нөгөө өөрийн нэг өрөөтэй олчиж байгаа юм. Тэрэндээ нөгөө хүүхдүүд хараад тэгээ яг хоо хоёр чи их юм хийсэн хүүхд харна оройгоор цэвэрлэгээ хүүхдүүдэд тарахад цэвэрлэгээнд явна. Өглөө өөрөөр бүр их толч нөгөө нэг айлуудаа хаалганд тавчуулсан байдаг хоолны нөгөө рекламны хэрэг гараадаг байсан. Айгүй их юм хийдэг байсан. Ирчтэй тэгэл дөнгөж ирсний дараа. За тэгвэл одоо наашгаа монголчууд ирээ гэж над чи хөвчдөг өөр чинь ч бас их хилдээл бах. Яавал Америкт очих уу гэл одоо намайг баг консул юм шиг л бичдэг штеп. Санхүүгийн эрхчлөөнд хүрэх зам ямар байдгүй юу нь юу гэж зөвлөх вэ? Хүмүүс ингэ нөгөө яардаг айгүй их яардаг одоо Монголоос гараад Чехэд юм уу Америкт юм уу Солонгост юм уу очихл юм бол тэгэл зүгээр л мөнгө ингээд ороод ирэх юм шиг тэгэж их адгаж яардаг. Тийм амархан биш ээ. Зөндөө мөнгө зээлэн тэнцээч гэдэг. Зардлаа хийгээл явчих юм бол очиод ста нэрээ шугуулаад өгнөө, олоод өгнөө л гээл тэгдэг. Тэр тийм биш байдаг шүү. Одоо зүгээр өөрөө дунд нь ста эхнээс нь ахуулаад өдийг хүртэл явсан хүний юугаар харахад бол энэ хугацаанд та нарт шантарч эсвэл одоо ядарч эсвэл одоо нулимс унгаж байсан үе бий юу? Байлгүй яах вэ? Хүний л газар шүү. Хүний л нутаг бол яаж хүн харахад л нэг сайхан ингээл те тэнд очсон юм чи эдгээр одоостой мөнгийг ууж байгаа те хүн олох тусам зарлага нэмэгддэг. Тэгээд их бах хэмжээ илүү гардаг мөнгө гэж байхгүй. Тэгэл өөртөө зориг тавиал хүн нэг юм зориод зүтгэхээр тэгээд зоригтой болдог. Зориг хоёр тэгэл хүний хөтлөн шүү дээ. Энэ чи амар ажил биш. Орсон хүн болгон яваад идэм биш. Ороод эмэгтэй хүн байтхан эрэгтэй хүн ч гэсэн хороо шантардаг. Нэг юм болохоо байгаад зогсоход юу ч мэдэхгүй. Тэгэл нэг сайхан тохиол явж идэл нэг юм болохоо байхаар чинь ганц юм мэдэхгүй, нөгөөдгөө мэдэхгүй. Ачаан цаг хугацаатай авчих хэрэгтэй. Тэгээд тэрэндээ стресс, машин тэргээ яах вэ? Өвдөл яах вэ? Тэгээд одоо нөгөөдөр өглөө нэг үгийн шүүгээд аваад гарцсан юм чи явна шүү дээ. Тэгэл гарын дор юм угаал яваад ах. Шүү дээ. Тэгэл ажил хийж гин хөдөлж гин хөдөлмөрөө үнэлүүлчихэж гин хийснийхаа хэрээр авчиж гин тэгээ хичнээн сайхан авч байгаа ч гэсэн өгч байгаа ч гэсэн эднэр өгснөө буцаагаад авчиж гин бид нэр ч авч гин эднэр буцаагаа авчиж гин тэгээ такс макс гэж бас л чанга шүү те та хоёроор нь ямар шиг хоолунд голдуу хийж иддэг вэ? Буудаа чимхэн та хуушраа хараа үлдүү чинь тэгээл баншаа чимхэн тэгээ бүх хоолныхоо махаа ингээд яг нэг хоолоор хийгээд ижигэн үлдүү чинь тэгээ хажууд нь чандах одоо годом модон хавраг бүх юм аваад яв. Тэгээ замдаа шүлээ ягаал хийгээл тэгэл би ер нь их гаднаас нэг юм авч идэггүй тэгэл. Өөрөө гараараа хийсэн юм цэвэрлэлтэй тий. Өвөл хүүтэн бол халуун шүлд бастай байж идэл тэгэл гэрээсээ зам зуурынхаа юм хамнаж байгаа. Гэртээ бэлдэж авдаг. Тэгэл гэртээ ирэл хоёлаас та нэрээ сайхан угаалгаа хийгээл хамаг ямаа цуглуулж аваад тэгэл энд ер нь одоо зохиогдож байгаа үдшилтээг бүжиг таан суулзалтын хүмд бол байнга оролцож чаддгүй юм шүү дээ. Ажлыг ирэхээр байгаа юм чинь. Тийм. Ажлын өдөр ирдэг. Зарим нэг юм чинь ажлын өдөр ирдэг. Амралтын өдөр байлж тэгэл 1-2 хоног ирээл амраал нөгөө арийнхаа дараагийнхаа юуг л бодоол яахгүй бол тэгэл 1-7 хоног алгасчихсан дараагийн 7 хоног тэгэл нөгөө энэ бэлчин ямар. Тэгээ одоо шинэ жил наадмаар бол ирэх биш тооцоолж байгаа чүлээ авдаг үлгүүд амралт тий. Амралтын хоног тааруул ер нь бол нөгөө амралтын юу зохион байгуулж байгаа юмсан тааруулдаг болохоор тийм. Тэгэл тэрүүгээр яачин. Монголд очихлоор одоо жишээлбэл саяхан яваад ирсэн шүү дээ. Сар явсан уу? Хэд хоног явсан? Сар явхлаар одоо 1 сар хангалттай байна уу? Ямар ажил амжуулж чадчихна? Ховын нэг баахан төлөвлөгөөтэй юм. Тэгэл тэрэндээ баригдаад явж байгаа юм чинь. Найз нөхдөд уулзах ах トゥ нарынхаараа хэсгэн тэр байхгүй. Байхгүй. Тэгээд одоо энэ найзуудтайгаа одоо
уулзахгүй байгаа юм чинь. Бид нарт олдож байгаа цаг нэг оройны нэг цаг л олдсон. Цагаан сард өгцөн. Тэгээд бүгдээрээ завгүй. Бүгд дараг эртэн цагаан сарын ажил оголцсон. Нөгөө бүх хүмүүс гадагшаа гарсан ч төгжрээ бүх юм дийлдэхгүй. Тэгээд нэг хитүүлээ ярьж байгаа нэг орой нэг хэдхэн цаг хайлтмад би винийгээ хараад тэгэл хүү хай гэл нэг барааг нь хараад. Тийм нэг 4 цаг чи бараг юу ч болохгүй байгаа юм шүү. Тэгээд салсан. Хүний ямар зан чанар дуртай вэ? Би тэр худлаа ярьдаг жоохон юм залхуу юунд л бол үнэхээр дургу. Дургу. Гэхдээ энэ дугаасаа тэгээ худлаа ярихыг үздэг шүү дээ Америкт бол тий. Худлаа ярил тэр хүний ерөөсөө тэгэл бэкграунд дээр бол яаж игээд юм найдваргүй л тийм зам мөн бол энэ ер нь Монголоос гараад ер нь тэр зам бол тэгэл хаягдсан. Манай Монгол улс яавал их сайхан хөгж за ингүүл нэг хүчнтэй, ингүүл нэг дэвжинтэй гэдэг тийм бодол байгаа да та нар бол хоёр ертөнцийн хооронд амьдарч штэ. Хөдөлмөрийг хүний хийсэн хөдөлмөрийг үнэлдэг, хөдөлмөрийн үнэлэмж гэдэг юм байх юм бол бид нар энд ингэж явахгүй. Тэнд байгаа хүмүүс гараа явах юмсан гэж чичирхгүй. Тэгээ ажил хийгээл өглөө гараад орой ирээл тэгээл ажил хийгээл идэг авсан мөнгө нь тэгээл юунд зарцуулагдаж яа дууссан. Хөдөлмөр ерөөсөө үнэлэгдэх. Америкт ирээд тэгээд ингэж жил болгоно нөгөө нэг ингэж жилийнхаа календар ээж аав нь тийм байхгүй юу? Тийм байна. 13 он гэж байгаа. Тэгээ энэ манай аав жид намайг би 10 онд ирсэн. Энэ намайг гаргаж өгч байсан зураг. Аав нь хин гэдэг ээж нь хин гэдэг лээ. Аав чанхор. Тийм. Тий ээж цэрэн ороо.